За, Magic-Ondas програм дээр нөөцийн тайлан хэрхэн гаргах вэ? Нөөцтэй худалдан авалтыг хэрхэн бүрдэх вэ гэдэг талаар авч үзье. Тогтмол мэдээлэл дээр бол нөөтлөгч хэсэг дээр бол team гэсэн үг сонголттой байж байна. Тэгэхээр нөөтлөгч компани байх нэ, нөөцийн тайлан гаргах боломжтой гэсэн үг. За, ерөнхий журнал дээр бид нөөцтэй худалдан авалтуудыг бол нэг бүрчлэн бүртгэж өгсөн байх хэвээр. За, энэ ерөнхий журналыг нь хөтэлж өгөөд бид нөөтийнхөө I баган дээр нөөцтэй худалдан авалтуудын тохиргоог нь хийж өгнө гэсэн үг байна. За, I баган дээр курсороо авчирч тавиад туслах цонхон дээр гарч ирэх нөөтийн тайлбараа харъя. За, тайлбарыг зүүн дээд болонд байрлах тайлбар товчийг дарж харна уу гэсэн байж байна. Нөөтийн тайлбар гэсэн давчлуур дээр дараад за нөөтийнхөө тайлбаруудыг харъя. За, нэгдүгээрт нь нөөцтэй худалдан авалт хийсэн бол 1, нөөцтэй борлуулалт хийсэн үед 2-ыг гайлаар бараа оруулж ирсэн бол 3, мал аж ахуйн бүтээгдэхүүн авсан бол 4, худалдан авалт буцаалттай бол 5, суудлын автомашин түүний сэлбэг авсан бол 6, хувьдаа болон ажилчдын хэрэгцээнд авсан бол 7, за хуулийн 13 дугаар зүйл заасан бараа ажил үйлчилгээ авсан бол 8-ыг худалдан авсан бараанаас нөөц суудгаж авсан тохиолдолд 9 гэсэн сонголтуудыг сонгоно гэсэн байж байна. Тэгэхээр бол I баган дээр бид нар 1-ээс 9 гэсэн сонголтуудыг сонгож өгснөөрөө нөөтийн тайлан бол автоматар гарна гэж ойлгоо. За, бүгдээрээ нөөцтэй худалдан авалтыг бүртгэхтэр харъя. За, 1 сарын 2-нд түүхийд материал худалдаж авсан. За, нөөцтэй худалдан авалт хийсэн учраас би 1 гэсэн сонголтыг нь хийгээд өгье. За, дараагаар нь би гайлаар бараа оруулж ирсэн гэж үз. За, гайлаар бараа оруулж ирэхэд бол барааны төлбөрийг урьдчилан би 10 сая төгрөгийг шилжүүлсэн. За, бараагаа гайлаар оруулж ирэхэд тулд гайлын 5% татвар болон нөөтийн 10% татваруудыг тус гайл дээр тушаасан гэж үзнэ. За, тэгэхээр гайл дээр төлсөн дүн болон нөөтөд төлсөн дүн бол барааны өртөгт болон шингэх ёстой байдаг учраас бараагаа хүлээж авсан тохиолдолд би үндсэн үнэн дээрээ за гайл болон татваруудаа нэмээд бараагаа би хүлээж авна гэсэн үг байна. За, ингээд энэ тохиолдолд бол гайлаар бараа худалдаж авлаа гэж үзээд бид 3 гэсэн сонголтыг нь сонгоод өгнө гэсэн үг. За, дараагаар нь бид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн буюу мал аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдаж авсан гэх юм бол 4 гэсэн сонголтыг сонгоод өгнө. За, манай 800 мянган төгрөгийн түүхийд материал худалдан авснаас за буцаалт хийсэн 50 мянган төгрөгийн буцаалтыг хийсэн гэж үзье. За, тэгэхээр энэ тохиолдолд бид нар худалдан авалтын буцаалтын үед 5 гэсэн сонголтыг сонгож өгнө. За, суудлын автомашинда зориулаад би сэлбэг худалдаж авсан гэх юм бол 6 гэсэн сонголтыг сонгож өгнө. За, бэлэг дурсгалын зүйл худалдаж авсан буюу ажилчдын хувийн хэрэгцээнд болон ажилчдын хэрэгцээнд би бараа бүтээгдэхүүн худалдаж аваад нөөтийн бадаан авсан гэж үзэх юм бол 7 гэсэн сонголтыг сонгож өгөх нь байна. За, дараагаар нь за бэлэн бүтээгдэхүүн худалдаж авсан гэх чинь. За, гэхдээ би энэ тохиолдолд бол 8 гэсэн сонголтыг сонгож өгнө. 8 гэсэн сонголт маань ямар очтой вэ гэхээр би нөөтөс чөлөөлөгдөх борлуулалт байгаа. За, тэгэхээр нөөтөс чөлөөлөгдөх борлуулалт олохын тулд манайх нөөттэй худалдан авалт хийсэн байна гэж үзье. Тэр тохиолдолд 8 гэсэн сонголтыг сонгож өгөх нь. За, дараагаар нь лицензийн төлбөр шилжүүлсэн гэж байна. За, би гадаад руу лицензийн төлбөр 10 сая төгрөгийг шилжүүлсэн. Энэ тохиолдолд 9 гэсэн сонголтуудыг сонгож өгнө. За, эдгээр сонголтуудыг сонгож өгснээр дараагаар нөөтийн тайлан дээр худалдан авалтууд маань хэрхэн орж ирсэн бэ гэдгийг талаар бүгдээрээ харъя. За, тайлан харах гэсэн товчлууртаа дараад татвар гэцэг дотор байрлах нөөтийн тайлан гэсэн хэсэгдэр би 1 сарын нөөтийн тайлан харьяа гэж дуудаад өгье. За, 1 сарын нөөтийн тайлан дуудагдан гарч ирсэн байж байна. Тэгэхээр би борлуулалт оруулж өгөөг учраас за нийт борлуулалтын дүн орж ирээгүй, зөвхөн худалдан авалт хэсэгдэр за дүнгууд маань орж ирсэн байж байна. За, 52 дугаар мөрөн дээр импортын бараа гэсэн байж байна. Тэгэхээр гайлаар бараа оруулж ирсэн бол 52 дугаар мөрөн дээр орж ирнэ. Тэгэхээр нөөтийн тайлан дээр бол бүх борлуулалт худалдан авалтууд бол нөөтгүй цэвэр дүнгээрээ орж ирдэг юм а гэдгийг бол анхаарах хэрэгтэй. За, журнал дээр би гайлаар бараа оруулж ирсэн гээд 3 гэсэн сонголтыг сонгож өгсөн учраас за нөөтгүй цэвэр дүнгээрээ болвол орж ирсэн байх нэ. За, 53 дугаар мөрөн дээр дотоодын зах зээлээс худалдаж авсан бараа ажил үйлчилгээ. За, би дотоодын зах зээлээс түүхийд материал худалдаж авсан, сэлбэг авсан. За, тэгээд ажилчдын хувийн хэрэгцээнд бэлэг дурсгалын зүйл авсан. За, мөн нөөтөөс чөлөөлөгдөх борлуулалт орлого олохын тулд худалдан авалт хийсэн. Эдгээр зүйлүүдийг бид нар дотоодын зах зээлээс худалдаж авсан учраас энэ бол 53 дугаар мөрөн дээр нөөтгүй дүнгээр орж ирсэн байна. За, дараад нь за нөөтлөгчөөр мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэлээс худалдаж авсан мах, сүү, өндөг, аришир, үр тариа гэх мэтлэн зүйлүүд. За, эдгээр зүйлүүд маань манай дээр бол байгаа 200 мянган төгрөгийн хангамжийн материал авсан, мах авсан, сүү авсан гэх мэтчлэнгээр бид нэр 2 дүнг нь оруулж өгөө 4 гэсэн тоог сонгож өгсөн учраас нөөтийн тайлангийн 55 дугаар мөрөн дээр орж ирсэн байх нэ. За, дараагаар нь
худалдан авалтын буцаалт гэсэн байж байна. За худалдан авалтын буцаалтан дээр дүн орж исэн. Энэ тохиолдолд бид нөтийн 5 гэсэн сонголтыг I баган дээр сонгож өгснөөрөө орж исэн байх нь. Энэ бол 50,000 төгрөгийн худалдан авалтыг буцаалт хийсэн. За нөтийн тайлан дээр бол цэвэр дүнгээрээ мөн алгаагүй орж ирсэн байх нь. За 51-р мөрийг харъя. Тэгэхээр 52-оос 55 дугаар мөрийг нэмээд 56 дугаар мөрийг хасаад манай нийт тухайн сард худалдан авсан бараа ажил үйлчилгээний дүн гарч ирсэн байж байна. Үүний 10% манайх нөтийн буцаан авалт бол хийх боломжтой, нөтийн хасал бол хийх боломжтой гэсэн. За ингээд бид нэр сая 257,272 төгрөгийг буцаан авна гэж байна. Гэхдээ энэ дүн тэржгээр нь манайх буцаан авахгүй. Яг гэвэл манад энэ дотор за хасагдахгүй нөтүүд орсон байж байгаа. За жишээлбэл суудлын автомашин худалдаж авсан, хувьдаа болон ажилчдын хэрэгцээнд зориулж авсан бараа ажил үйлчилгээ. За хуулийн 13 дугаар зүйлд заасан чөлөөлөгдөх үйлдвэрлэл үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа ажил үйлчилгээ гэсэн. Эдгээр дүнгууд бид энэ бол хасагдахгүй нөт юм а гэж ойлгох нь. За тэгэхээр энэ хасагдахгүй нөтүүд бол нийт дүн 120,909 төгрөг байх нь байна. За эцсийн дүнд тухайн сард бол хасагдах нөтийн дүн бол сая 257,000-аас хасагдахгүй нөтөө хасаад за манай 1 сарын тайланд сарын маань буцаан авах нөт гарч ирсэн байх нэ. За борлуулалт байхгүй учраас төлөвлөлт цогцох нөт бол биш. Буцаан авалт нөт манай дээр үүссэн байна гэж үзнэ. За журнал дээр бид нар лицензийн төлбөр шилжүүлсэн 10 сая төгрөг гэж бичээд 9 гэсэн сонголтыг сонгож өгсөн байгаа. За энэ тохиолдолд нөтийн тайлангийн маань В хэсэг болох суудагсан нэмэгдсэн үртгэрийн албан татврын тооцоо хэсэг дээр орж ирнэ. За оршин суугч бус иргэн хуулийн этгээдээс худалдаж авсан бараа ажил үйлчилгээ байгааны төлбөрийг шилжүүлж байгаа бол түүний 10%-ийг нь суудган авч манайх төсөвт шилжүүлэх ёстой байдаг. Тэгэхээр шилжүүлж байгаа мөнгөнийхөө 10% буюу сая төгрөгийг манайх төсөвт шилжүүлнэ гэсэн. За нийт төлөвлөлт цохих нөт нь бол гадаадын иргэднээс суудгаж авсан, оршин суугч бус этгээдээс суудгаж авсан сая төгрөгөө бол төсөвт төлөх ёстой. Харин буцаан авах нөт бол сая 136,363 төгрөг байх нь байна. За энэний зөрүү дүнгээр нь манай нийт эцсийн тооцоололоор бол нөтийн илүү дутуу төлөлт бол гарч ирж байна. Тэгэхээр 136,363 төгрөгийн буцаан авах нөт үүсэж байна гэсэн үг тайланд хугацаанд. За татврын тооцоолол хэсгээ харъя. Тэгэхээр манай дээр бол эхний үлдэгдэл бол байхгүй байсан гэж үзвэл эхний үлдэгдэл маань тэг. Харин тайланд хугацаанд ногдуулсан бол 133,363 төгрөгийн нэг бол илүү төлөлттэй буюу буцаан авалттай. За эцсийн тооцоогоор 136,000 маань харагдаж байна гэсэн үг. За ингэж бид нөттэй худалдан авалтыг хийсэн тохиолдолд ерөнхий журналыг хөтлөөд за I баган дээрээ худалдан авалтуудынхаа тохиргоог хийж өгснөөрөө нөтийн тайлан маань автоматар гарах боломжтой байх нэ.